Монгол ардын үлгэр долоон борохт нь. Эрт үеийн цагт ах トゥ долоон борохт нь байж гинэ. Тэд алгын чинээ газартай юм санж. Гэтэл нэг өдөр алгын чинээ газарт нь атгын чинээ цас орж гинэ. Ингээд атгын чинээ цасан ах トゥ долуулан арилгаж байгаад шагаан чинээ шар тас олжээ. Түүнийг хамгийн отхон дүүдэм хадгалуулъя гэж ярилцав. Ингээд отхон дүүдэм шагаан чинээ шар тасыг хадгалуулж гинэ. Гэтэл отхон дүү нь шагаан чинээ шар тасыг нь долоосоор байгаад итчихжээ. Отхон дүүгэн ах トゥ зургуулаа зодсоор байгаад гимтээч гэж гинэ. Ингээд ах トゥ зургаа яахаа мэдэхгүй лам дээр очиж гинэ. Ингээд лам дээр очиод ах トゥ долуулаа юмсан гэж хэлэхэд лам өдөөс нь өнөр болохоон дөхөждөө гэж гинэ. Алгын чинээ газартай юм санд гэхэд лам яасан эвтэлхийтэй юм бэ гэж хэлэвгэн. Гээд атгын чинээ цас орчихлоо гэхэд лам зодуулахыг шахаж дээ гэд тоомжиргүй байв гинэ. Гээ шагаан чинээ шар тасыг олоод хамгийн отхон дүүдэм хадгалуулсан юм гэж хэлэхэд няр болохоон шахаж дээ гэд инээж гинэ. Ингээд отхон дүү маань нөгөө шагаан чинээ шар тасыг минь долоосоор байгаад идчихжээ гэж хэлжээ. Гэтэл лам мангас болохыг шахаж дээ гэд тоосонгүй гинэ. Ингээд ах トゥ зургуулаа зодсоор байгаад дүүгэн гимтээчихлээ гэж хэлэхэд дайн болохыг шахаж дээ гэд хэлж гинэ. Ингээд лам огт ахарсангүй. 6 хулган ламаас ямар нэгэн шийдвэртэй харагдуулна гэж очсон боловч урам нь хугарч энэ лам гэдэг чинь юу ч мэддэггүй амт юм байна да гэд нэгийгэн зодож гимтээсэндээ гимшин эргэн гэртээ ирлээ. Гэтэл нөгөө отхон дүү нь гитсэн өвцөн орон дээрээ хөвтөж байв гинэ. Ингээд ах トゥ зургуулаа хамгийн отхон дүүгээсээ уучлалт гуугаад түүнээс хойш ах トゥ долуулаа ив найрамдтай амар сайхан жаргаж гинэ.